Бачсуугар гишүүний санаачилсан зээлийн мэдээллийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нь энэхүү системийг илүү уян хатан болгож олон харилцагч иргэдэд боломжийг нээх зорилготой гэж ойлгож байгаа тул энэ асуудлыг хилцэхийг бол дэмжиж байна. За өнөөдрийн байдлаар бол Монгол улсад зээлийн хар жигсаалт гэх зүйл бодитоор бол хэрэгжиж байна. Хэдий албан бус боловч гэсэн нэг удаа алдсанаас бол 6 жил зээлийн харилцаанд албан ёсоор орох ийм боломжгүй нөхцөл байдал бүрдсэн байгаа нь бусад улс орнуудтай харьцуулахад бол хэтэрхий харгас ийм тогтолцоо байгаа. За энэ тогтолцоог өөрчлөх гэж энэ зээлийн мэдээллийн зээлийн чадварыг оноогоор тогтоох систем буюу бидний энэ ярьж байгаа скоринг системийг бүрэн хэрэгжүүлснээр ер нь муу түүхтэй ч гэсэн зээл авах боломжийг бол нээж өгөх зорилготой. Ер нь тухайн харилцагчид өөрийнх нь зээлийн түүхт нь тухайн оноонд нь таарсан байдлаар л банк бол зээлийг олох боломжтой. Хүүгийн тухайн оноонд нь тохируулаад олох ийм зорилготой гэж үзэж байгаа учраас дэмжиж байна. За харин энэ оруулж ирсэн нэмэлт өөрчлөлтөд нэг хоёр саналыг онцгойлон цаашид анхаарч хилцүүлэх явцад анхаараасаа гэж үзэж байгаа нь эхнийх нь бол энэ 14-ийн 3-т оруулж ирж байгаа энэ зээлжих чадварын зэрэглэлийг Монгол банкнаас баталсан онооны аргачлалын дагуу тогтооно гэдэг нь өөрөө зохимжгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл Монгол банк өөрөө зохицуулагч байгууллага. Нөгөө энэ аж ахуйн нэгжүүдэд скоринг систем байгуулах аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрлөө олгодог байгууллага. За Монгол банкнаас нэг аргачлал тогтоодог тэр нь хэтэрхий хатуу ч юм уу хэтэрхий зөөлөн ийм систем байх нь энэхүү салбар нь яг скоринг систем хийх эдгээр байгууллагууд нь аргачлалаа сайжруулахыг ингээ хааж байгаа. Тэгэхээр нэгэнт түрүүн Бачуугар гишүүний хэлсэнчлэн энэ том зах зээл үүсэж байгаа. Энэ скоринг үүсгэх тэдгээр аж ахуйн нэгжүүдтэй дотоод хяналт хийдэг аргачлалыг нь хянаж шалгах үүднээс зохицуулагч байгууллага оролцох нь зүйтэй гэж үзэж байна. Тэрнээс биш Монгол банк бүх зүйлийг яг ийм байдлаар хийх ёстой гэвэл эргээд нөгөө энэ скоринг системийнх нь илүү боловсронгуй болох энэ боломжийг нь хааж ийна гэж үзэж байна. За нөгөө хоёр дахь зүйл нь болохоор энэ хуулийн дээр их тийм зөв санаагаар гэж бодож байна. Уул нь бол уян хатан болгох зорилгоор энэ 6 жил зээлийн мэдээллийг хадгалдгийг 6 хүртэлх болгож ийм өөрчлөх санал оруулж ирж байгаа нь цаашдаа бас магадгүй moral hazard үүсэх боломжтой юм уу? Нөгөө хар жигсаалтанд байдаг хүмүүсээс нэг арай танил талдаа зээлийн мэдээлэл 6 сарын дараа хаалгуулцдаг, арилгачдаг. Тэгээд танил талгүй 6 жил зээлийн мэдээлэл ингээ байлгаж идэг. Яг бодит хэрэгжилтэн дээр ийм нөхцөл байдал үүсэх үедээ гэсэн эрсдлийг харж байна. За тийм учраас энэ дүрм нь бол анханасаа тодорхой бүх хүнд ижил тэгш үйлчилдэг байх хэвээр. Нэг талдаа зөвхөн энэ хар жигсаалтанд гэж яриад байгаа энэ муу түүхээсээ болоод зээл авч чадахгүй байгаа нөхцөлийг арилгах гэж скоринг системээ хийж байгаа учраас нэгэн тэр скоринг систем дээр л анхаарах ёстой. Аль алийг нь барих гэдэг биш скоринг системтэй муу түүхтэй ч гэсэн зээл авах боломжийг л бид нар нээх гэж байгаа учраас тэр түүх нь бүгдэд ижил тэгш үйлчлэх ёстой гэж харж байна. Тэгэхээр энэ хуулийг бол хилцхийг бол дэмжиж байна. Харин цаашдаа хилцэх асуудал дээр энэ хоёр зүйлийг онцгойлон анхаараач гэж хууль санаачлагчид онцгойлон хүсэж байна. Ер нь бол нэг удаа алдаал бүх хаалга нь хаагддаг, бүх энэ банк санхүүгийн системээс хязгаарлагдаж өндөр хүүтэй зээл рүү банк ус руу түлхэгдэг энэ системийг арилгах зорилготой хийж байхдаа энэ хэрэгжилтийн хэд хэдэн алдаа үүсэхгүй гэдэг эрсдлийг анхаараач гэж хүсэж байна. За ингээд баярлалаа.